1-р бодлого энэ пункт өгдөг. Аад нь энэ пунктын тодорхойлогдох утгын можийг өгч. За тодорхойлогдох мож гэдэг маань язгуур дорх тоо тгээс их буюу тэнцүү байна гэсэн. Жинэс x нь 7-ны 3-аас их буюу a нь 3, b нь 7 байна гэсэн. За тодорхойлогдох мож нь энэс их юм бол бидний утгын мож нь f бот x тэнцүү энэ язгуур дорхтой хамгийн багадаа тийг утгаа авна гэсэн үг. Тгээс хасган 1 буюу хасган 1-ээс 1 болно гэсэн. Тэгвэл бидний утгын мож нь y-ийн харьяалагдах нь хасган 1-ээс хаашаа гэсэн. Нэмж үзэхгүй. За ингээд C1. За энэ график дээрээс ч гэсэн харж болох нь шүү дээ. 1 y-ийн утга хамгийн багадаа 1 байх. Гэхдээ энд x-ийн утга 7-ны 3 байх байдаг. За энэ функцийн уруу функцийг олох юм байна. За уруу функцийг олохын тулд y-ийн оронд x, x-ийн оронд y-ийг бичих юм бол за b нь тэгвэл x тэнцүү язгуур дор 7y-дээс хасган 3 хасган 1. За энэ дээрээс бид нарт язгуур дор 7y-гээс хасган 3 тэнцүү x дээр нэмэх нь 1 болно. За хоёр талын квадрат зэрэг дэвшүүлчихээр y-гээс хасган 3 тэнцвэний квадрат зэрэг дэвшүүлчихээр x квадратаар нэмэх нь 2x нэмэх нь 1. За энэ дээрээс y-ийг олчих юм бол y тэнцүү 3 чи иш ороо нэмчин гэхээр чи x квадрат нэмэх нь 2x нэмэх нь 1 дээр 3-ыг нэмээд 4 хуваах нь 7. Энэ бол бидний f хасган 1 зэрэг x пункт байна гэсэн. Ингээд b-ийн 4 y 7 болно гэсэн. За тэгсэн чинь x нь f-ээс их буюу x-ийн утга нь уруу функцийн тодорхойлогдох мож нь анхны функцийн утгын мож байх ёстой гэдгээс f нь 1 байдаг гэсэн. Анчнаас нэр f нь 1 гэдэг нь шууд илэрхий харагдчих байна гэсэн. За c нь f функцээс их гэж тийм ээ. За f функц нь болохоор биднэрт язгуур дор 7x-аас хасган 3 хасган 1 гэдэг функц нь x квадратаар нэмэх нь 2x нэмэх нь 4 хуваах нь 7-оос их буюу тэнцүү гэсэн тэнцэтгэл бишийг бодоо гэж. За энэ тэнцэтгэл бишийн шийдийг бодохын тулд нэгийг нөгөө тийш нь оруулчих юм бол бидний бодлого маань юу болох вэ гэхээр за ингэж хэдөө энэ тэнцэтгэл бишийн шийдийг олох юм бэ. За тэгэхээр тул зүгээр энд ийм хоёр функцийн графикуудыг сонирхож энэ хоёр функц. За тэгвэл уруу функцийн график чинь y тэнцүү x шулууны явтад тэг шимтэй орох гэсэн. За тэгвэл бидний уруу функцийн график нь энд 1 байгаа юм чи энд хасах 1. Тэгээд энэ цэг энэ хоёр цэг дээр ийм график. За бид нарт энэ f функц байгаа. Энэ болохоор f хасах 1 зэрэг функц. За тэгвэл бидний өгсөн завсар 1-ээс хэд завсан? 4 завсар дээр энэ хоёр зурагдчихэв. Завсар дээр энэ функцэн доороо энэ функцэн дээрээ гэдэг чинь f энэ нь их байна гэсэн. За тэгэхээр бид нар энэ дээрээс юу гэж дүгнэлт хийж бодох вэ гэхээр x-ийн утга нь энэ нөхцөлийг хангах x-ийн утга нь 1-ээс 4-ийн хооронд байна гэсэн. За тэгэхээр бидний g 1 h нь 4 байна. Ингээд